Одоо жишээлбэл минийх бол ингээд зүүн баруун хацраараа маш их ингэж батг гардаг байсан. Одоо тэр ингээд дахин тавтагддаг. Тэгээд гарахаараа зэрэг юм идээтэй ингээд нэг юм усрахаг, нэг юм өвчтэй тийм батгууд аягүй их гардаг байсан. Гоо сайхны арьсны эмнэлгүүдээр маш ингээд шахуулаад одоо янз бүрийн юм төрхүүлээд тэгээд дээрэс нь дотроос ийм тариаг хүртэл хэрглэж утсан. Тэгтээ бол яг ингээд нэг юм 100% батга маань арилахгүй байгаад байсан. Тухайн ингээд батгаа ингээд шахуулгаар зэрэг миний арьсан дээр одоо маш их ингээд нөхцөл төссөн. За тэгээд би энэ силкро одоо энэ аппаратанд орсноороо миний батга арилахаас гадна нөхцөлт маань маш их багасаад айгүй гоё болсон. Цайрч эхэлсэн. Тухайн ингээд аппаратанд орохоор зэрэг жоохон ингээд тооцогч байгаа гэх юм уу? Нэг жоохон тийм мэдрэмжтэй байсан. Батг шахуулахыг бодвол батг шахуул нэр үнэхээр бүр ингээд зүрхэнд ормоор байдаг байсан байхгүй юу? Яг энэ гүний одоо энэ арьсанд ингээд нөлөөлж цаат яг бактери нь устгаж байгаа. Тэгээ дахиж гарахгүй болтол нь яаж байгаа юм бол гэж би ерөнхийдөө ойлгосон байхгүй юу? Би ер нь бол нэг 28 хоногт нэг удаа орсон. За тэгээд ирэхээр нэг 4-5 сар шахам хугацаа шаардагдсан. Надад болохоор зөв газараа сонгоод яг зөв өөртөө тохирсон эмчилгээгээ хийх юм бол одоо ямар ч арьсны асуудал одоо шийдэгдэх юм байна гэдгийг Silk Road аппаратанд ороод үр дүнгээ мэдэрсэн.